10 жилийн өмнө 1 тонн нүүрс $30 үнэтэй, $30 хүрэхгүй үнэтэй, 1 баррел нефт $120 үнэтэй эсэргээр байсан. Гэтэл өнөөдөр харин гадаад нөхцөл байдал чинь түүхэнд байхгүй таатай үед энэ эрх баригчид ажиллаж байгаа. Жилийн өмнө $10 жилийн өмнө $30 байсан 1 тонн нүүрс сүүлийн хэдэн жилийн туршид $100-аас дээш. Одоо баррел нефт тэр үед $120 байсан баррел нефт одоо өсөөд $70. Тэгэхээр гадаад нөхцөл байдал ямар их таатай орчин нөхцөлд эрх баригчид ажиллаж байгаа. Ийм таатай орчин нөхцөлд ямар тийм таагүй эдийн засгийн буруу бодлогыг явуулснаас болж улс орныг доройтуулсан 10 жил доройтуулж байгаа сарууд одоо үргэлжилж байна. Зөвхөн сүүлийн 2-3 сарын хугацаанд ард иргэдийн бодит орлого олон дахин буурчлаа. Зөвхөн сүүлийн 2-3 сарын хугацаанд үнийн өсөлт чинь нэг дахин өсчлөө. 6% байсан инфляц 10 гараад явчлаа. Энэ дотор эмзэг үлэг дээр очиж байгаа тэр орлогын асуудал чинь, хүнсний инфляц чинь асар ихээр нэмэгдчихлээ.